Сайн бацхан үзэгчтэй. Candy Talk Show маань нэвтрүүлэг маань эхэлж байна. Тэг өнөөдрийн зочноор Амбу Production-ы захирал Анхаа маань оролцож байна. Сайн бацхан уу. Тэг гоё юм ярьлаа. Манай Анхаа чи юм баггүй. Яагаад би ингэж Анхааг хамгийн анхны зочноор өрий гэж утсан гингод манай Анхаа чи бүр айгуу гоё маацтай. Одоо бөхөөр ярих юм бол нэг юм уран мэхтэй бүх гэж үүдэн шүү тий. Тоо. Тийм ингээл тий. Наадам матмаар уран мэх гэл. Яг тэр шиг юм уран маацтай. Уран маа занхаа гэж алдарт уран маа занхаа гэж. Тэнгууд айгуу уран. Одоо байж байгаа уран маа цийн зав би чанд яг тэр үед нэг Нэг ихэлсэн бол тавьдгүй л юм. Араас нь хөөгөл. 100-ны ингэж завшраад. Нэг алгаа бариад, нэг эдгээ бариад авчихсан ингээд хөөгөө яваад. Сая халуун бороогийн кинон дээр AMC бүтгсэн чинь бүтээж. Би араас нь хөөгөл байж. Гол ирэх тагсан. Чи бүр хөөж алилаад ямар амар тавиад. Би араас нь байж. Дахиад нэг алиа байдаг. Дуусаа. Тийм алиамаар зүүн байгаа. Тэгээд бас нээзгаа гоё. Өнөөдрийн шоуч юу яг ямар зөвлөх хүчээс хэлсэн юм. Юу би нөгөө In the House киноны одоо 2 дугаар ангийн үед нөө зураг авалтанд орчихсон шүү дээ. Тэгж яах үед ер нь болоод ингээл яг тэр хэсгүүдээ одоо яавал инээтэй болох уу гэж одоо ярьдаг шүү дээ. Инээдмийн кинон дэр гоолтоо. Тэнгууд ер нь бол яг хуу Анхаа бол буйнаагаас надад бол тийм арай нэг юм илүү юмрлаг санагдаж байгаа байхгүй. Тэгэл энэ хоёрын дунд одоо аль болох одоо дунд нь яс хайчих гэж юм уу те. Надад бол Анхаа нь хөөрхөө гэл те. Тэр үед бол яг тэр үг яг тэндээс гарсан шүү дээ. Надад бол буйнаа нь хөөрхөө гэл. Алцуулсан шүү дээ эрэг. Бага ингэ чинь тэгэл заримдаа болохоор буйнаа яг жоохон жигнэсээ хүлээж аваад Анхаа илүү өнө те. За бас жоохон тэрхүү байна. Түрүү жил би нөгөө нэг дугуйтай зайсан гэдэг ингээл гарч идэх байхгүй. Тэгсэн чи яг л орж ирсэн бүрөөсдөг чи нэг. Тэгэл жолооч нь бүр амар соёлтой нэг зүгээр ингээ эргэчих юм дээр ингээл яана. Би тэгээ бүр гаагаад тэгээ цогнуудаа хонгоолгосон, бүгдийг хонгоолгосон. Тэгээ би бүр дугуйг унаад ингээ харсан чи буйнаа байж тий. Шин бүрээс авцсан. Бүрөөсдөг авцсан. Тэгээд зүгээр ингээ орчих гэдэг юм дээр гэдэг бас нэг юм. Заа бүх цонхоо хонгоолгосон. Болцож ирсэн. Тэгээ би бүр цогон дээр нь ирэнгуутаа Анхаа буйнаараас надад Анхаа нэнэттэй шүү гэл инээгээд цааш байгаа явуулсан шиг араас. Яа. Тэр нэг гарчаад би стори хийгээл тэгтээ аль нь сторийн ороогүй л дээ. Тэр үед бол яг тийм байсан. Тэгээд бас дараа нь хэрмэлж үжигчин гэдэг кинон дээр ерөнхийдөө бол би ч юм дотроо болоос энэ хоёрын аим фэн байдаг байхгүй. Яа тэгвэл яг ингээ ажлын дундуур ингээд юм зум ярихаар амар гоё инээд гэдэг юм чинь тэгээд амраагаад өгдөг шүү дээ. Хүнийг бас тий. Шууд ингээд сая одоо бид нар нусан байгаа дээр ингээд шүний сценүүдтэй байгаа байхгүй. Анхаагийнхаа алиаг л мүлжиж тэр олон шүний хүнд бодлоо тэргээр би чи явж гэж байна. Группээ сэргийх гэдэг. Жохон ингээл ачаал аваад ингээл яалцгүй нөгөө өөрсдөө ачаалтаа ажиллуулж байгаа болохоор ингээл. Тийм шүү дээ. Та нар өөрсдөө ачаалуулж байгаа шүү дээ. Ачаалуулж байгаа нь бид нар байгаа учраас. Тэгвэл тэр тусмаа бүр яхих ярих юм шүү дээ. За энэ болохгүй байгаа сценүүд дээр миний тэр нөгөө нэг яг үнэ авсан тэр үнэлгээнүүдийг л өгч нь үстэй тэгээд. Буйнаа дээр ирсэн хамгийн амар гэдэг. За чи манайсаа мондог найруулдаг цуглаа яриач яах вэ? Зүгээр угаасаа мань илүү байхгүй юу? Тийм буйнаа. Оо ямар амар юм бэ чи. Йоо буйнаа бол бүр илэг авч авах ингэ найруулагч өөрөө байхгүй сцен дээр ингэ найруулагч болж байгаа байхгүй. Тэгэн гутаа цаг зарсан цагаас даруй нэг цагийн дараа ирж байгаа байхгүй. Тэгээ бид нар чи найруулна гэж юу гэдэг гэсэн анхаа. Одоо бид нар өөрсдөө найруулна. Чи харж ий гэдэг. Чи өөрөө харж ий. Энэ даа. Чи мөнхөө сцен нэр нь хүн салгаад өгөх яа тийм биш шиг. Тийм ээ. Одоо бид халахаар явна. Буйнаа бат. Одоо тэгтээ одоо нусан байгаа яг найруулагчаар нь хин явж байгаа. Буйнаа явж байгаа юм зү. Буйнаа. Хоёулаа явж байгаа. Хоёр ярилцаал ингээл явж байгаа. Ярилцаал. За яг ингээл ингэчий дөө. Энэ хоёр хоёулаа сцентэй үед би. Зэрэг харуулж. Найз хараад байна. Ер нь хэрвээ ийм шорт ийм инээдмийн юунууд дээр ер нь бол орсон юунуудыг хараад тахт бас тийм найруулагчгүй л явд юм билээ л дээ. Дандаа зохиол ерөөс зохиол нь чухал тэгэл эн чинь нэг амар мэдрэмжийн юм учраас те. Одоо инээд гэдэг юм чи яг ингээл
одоо ингээл жоохон паава завхад л болчихно. Нэг бол одоо үүлбэр нь дуусаагүй залгаад орвол инээдтэй. А тэгэхгүй үүлбэр нь дуусны ар дээрээс хэлвэл инээдгүй ч юм шиг, инээд нь сулранж гэдэг ч юм шиг тий. Амар хэцүү. Ер нь инээд гэдэг юм чинь амар хэцүү тий. Одоо ингээд хүн чинь ингээл нэг онгоо яриад инээ штэ тий. Ингээ инээлээ хоёр дахь сонслоо. Тэр инээд яг эхнийх шиг инехгүй штэ тий. Гурав дахь сонслоо. Харин нөгөө талаараа бас ингээд уярдаг юм дээр бол яалчгүй одоо ихийн тухай юм яхаар л нэрэл ээжигээ бодоол ингээл бүр амар сонирм болдог ш. Одоо жишээ нөгөө нэг юу лээ нэг октын хамтлаг гэдэг чинь юу лээ. Васабис тий. Васабисийн чиг шоунаас төрсөн шүү дээ тий. Тэгэл үйдсэн чиг тэр би нэг нэвтрүүлгийг үзчихсэн чинь нэг ээжийн тухай цохоо яриад гэсэн чинь би ээжийг амар боддог. Нэг охин тэгж байгаа байхгүй. Ээж хамгийн хөөрхөн нэг охин байсан. Миний ээж ингээд амьдралын амар тэгээд мэгэд гэлсэн чинь нөгөө хөтлөгч нь яг тэр бол нэрээ үнэхээр яг ээж нь одоо тэнгэр твссэн юм шиг ярьсан байхгүй. Тэгсэн чинь ээж нь бурхан болцсон юм уу гэдэг хөтлөгч нь бас тэгээ хэлжтэй тэгсэн чинь нөгөө охин амар уйлжин гэсэн байгаа. Тэгээ бүүнээ энийгэд гэж охин би тэгээд бас гайхаад гүн тэр чинь тэгээ охтын юм өнгөлөг юм те амар гоё тийм шоу мөртлөө зүгээр ээжигээ хүн бодоход л баг нэр хүн уйлахад бэлэн байгаа даахгүй. Тэгэхээр одоо юу гэдэг драма хэсэг бол одоо яг тийм инээд гэдэг чинь өөрөө угаасаа бас айгүй хэцүү те нарийн амар нарийн амьяатаж гэх юм уу. Сая тэгээд эмоцийнхоо тоглолтод ороод бүр ёстой хүчээр ингэж чихгүй л ерөөсөө анигдчих гад амар хэцүү. Гол нь бас үдчихэд те ингээд цогтой юм хэр яасан бол гэд үзэхэд нөгөөд нэг гарч өгөхгүй те нэг ингээд нэг бас нэг чаавастай ингэж л оролцоод цогтойгийн нөлөөлөл яг юу юм бэ? Би бол тэгэж бодохоор ерөөсөө юм болгоноор чих болгоно гоо гэж. Тэмгүй хатар үгүй наач ингээд айгүй хэцүү тэгээд яа дарагдал. Өөрөөр Жэри хийсэн дээр Жэри инээдтэй нэг инээ. Би тэр индана барьчихсан тийм. Тэр индана хилгүй болгоцсон тийм. Чи хилгүй индаа штэ гэсэн. Тэгээд хилгүй индаа. Бамо буу гэдэг бүр ёо тэгж яагаад хилтэй болгоод бүр амар ярьдаг байсан. Гэдэг амар инээдтэй насаач. Амар утгагүй юм дээр ийд байгаа. Энд ихс би хууг авдаг индаанууд чи хууг авдаг бил би өгч байгаа бүх хүмүүсийн хуухыг авна гэсэн чигүй олдоо дайнаа цогтоо гэсэн. Нэг ялаа алж байгаа хөө. Тэгэхээр ялааны хууг авна гэсэн. Наата бэл. Наад тэр чи хий инех юм гэсэн. Жэри инээж штэ Жэри гэсэн ашгүй одоо тавлаа. Одоо хүмүүс инээж байгаа штэ. Тэрийг инээдийн үгүй юу бас мэдхэд аюу хэцүү идэх юм. Та ч гэсэн одоо юу гэдэг одоо энэ 2 дугаар анги тий одоо маш амжилттай болж байна. Одоо хүн болго ярьж байна тий. Гэртээ харахад одоо эхнэр хүртэл үзсэн. Тэр хэсэг нь амар хөөрх юм бэлээ. Одоо ингээл чамд бол ок гэд. Би одоо бүтэн үзег баг. Үнэхээр амжаагүй. Тэгтээ бол манай эхнэрийн аманд бол боломжгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Чамд бол ок гэд ингээ яриад байгаа. Тэгтээ энийг бол зүгээр дам яриагаар над нар ингээ ирсэн ч гэсэн бас хөөрхөн амар гоё текст байгаа байхгүй. Энэ чинь л одоо нөгөө нэг одоо жүжигчтэй яг ажиллагаа гэдэг шиг тий. Энэ бас хоёр дээр бол анхаа бол амар тийм гоё ажилт юм билээ. Би тэгээд яагаад анхаа буйнаа хоёрыг оруулъя гэдээ одоо найрлагчид хэлжсэн байг бол анхаагийн тэр юу гэдэг вэ? Буйнааг бол угаасаа мэднэ. Буйнаа бол амар ойр гэдэг. Яагаад бол жижиг ахтай. Жижиг ах ч одоо надтай ямар ойр байх вэ? Буйнаа ч яг жижиг ахын гэрийнх нь одоо яг юу ч юм шиг тий. Ажилтан ч юм шиг нэг хоёр нөгөө реклам дээр байж идэг шүү дээ. Хоогийн жижиг ах гурван амьдраад идэх байхгүй гайхаад. Тэгээ манай их чинь хурш уучраас. Тунгуудаа бүр яг тийм болтой. Буйнаа ч бүр танаа тооны заяа алтан төрөө манай үеийн алтан төрөө. А нэг хэсэг манай тэмдэрчгээс нэг хэсэг бүр ирж чолгоо боллоо. Тийм гайхаад яа хаачаад байна мэн гээд тэгэл залхахаар байна айгу инээ цуцсан. Байна уу? Ман жижиг юм дээ. Тэг өнөө очихгүй юу? Тэгээд байцгаа дахиад энэ өнөөдөр яасан бол энэ тэгэл дахиад нэг байна уу? Юу тамирах юм дээ. Тэг өнөөдөр очихгүй байна. Охин дүү нэг үдэ тийм. Дандаа олон тань хүмүүс юм. Жижиг ахт нь хажуу байл учраас тэг жижиг ах чинь кино зураг гэдэг хийхтэй байхгүй шүү дээ. Тэгэл тоогийг л ингээд орж гарч байгаа шүү дээ. Гэсэн чинь тоогийг хамаатан жижиг ах ихнэр нэг өөр эрэхтэй үнтэй орж гараад. Жижиг ахт хин би бүр гайхаад надаа хэлээрэй гэдэг байхгүй. Сайн орсон гэдэг байхгүй. Тэгэхээр би гарч ирээд тоогийг ч хаалга тогшдог байхгүй. Ер нь зүгээр амар сагж авч чи юу гэж хүний амьдрал юм чи те юу оч би одоо бүр махын минь тэгээд ингэсэн чи буйнаа бай тий айгуу гэж цолоороо дааш наач шиж байгаа юм чи амарлан цуг явдیں۔ Гуруулаа амар балаа юм шиг
Хөвцөдөр амлын явахд гурлаа явчихаа. Амар тийм. Яг цусан төрөл дүүш. Тэгсэн нэг байгаад гэрт нь амир Ямар ч байгаад. уус усэх. Хамаагүй. Нэг залуу. Нэг тийм залуу. Би бас тухайн Юу үед бас хамгийн амар нь зүгээр манахаас манай ээжтэй намайг хөөжсэн юм шүү дээ. Юу гэсэн үг үү те. Давцсан байна хоёр хэрэлдэг байхгүй. Буйна тайроо. Тий бид Буйна тайроо. ядчих битээр айгүй авгаа нөхрөө байсан. Би аваад амар хэрэгтэй байхгүй нэрээ. яа чи би энэ тэр юмэрээ болоод бөө болоод би нэг тамхилах гараад тэгсэн чи ээж рүү харсан. Даварцсан энийг хөөж явуулагч гэж. Гараагүй гэсэн чи намайг даварцсан юм ингэдэг байхгүй. Энийг хөөж явуулагч гэж. Намайг хөөгд шүү манахаас. Тийм л бадраггүй хүнтэй нэрээ. Тэгтээ тэр хараа энэ давс хоёр дээр чи бүр ингэж байгаа. Бид хоёр чи бас жижигхэн хурал хийчихсэн өрхөнд. За энэ хараа. Одоо яг ингээд олонд ингээд танигдчихж байгаа 5-5 айлаа хүн байна. Энэ хоёр дээр чи битээр нэмж орж ирсэн. Яаж энэ одоо энэ 5 те алаа ингээд араараасаа явж байгаа дундуур нь яаж орох вэ гэдэг. Тэг яах вэ маах вэ гэдэг. Би тэг дотроо бодох. За нэг юм бодохгүйгээр тухайн нөхцөлдөө нэг юм ингээд тас гэж ороод ирэх бах та гэдэг нэг юм бодмооргүй санагдав. Бодхолоор л угаасаа тэр хизээч явдаг байхгүй. Угаасаа айгүй сонирн байдалд ороод өөрөө ингээд цаашаа явчих бодсон юм. Тэгэл байжсэн. Тэгэл өстө дундуур нь чигсээр хагаад. Гэтэ гоё болсон шүү дээ. Би одоо тэр энэ даавсын 20 дугаар анги бол одоо бид хэд ч одоо тэр царай муута дээрээсээ ингээл үсгэзэг ингээл яатсан. Тэгээд одоо бид 5 дээр ер нь бол дахиад ийм нэг юм итгээ тэнэг царайтай юм сонин царайтай хүн ороход хэцүү байхгүй. 5 бол одоо enough. 5 ийм сонин таргам тагтаа магтаа тийм үнэхээр түлэгчээд байгаа байхгүй. Тэгэхэд энэ хоёр ямар нэгэн аргаар зай завсраар сэмжлээ дундуур нь ороод тухайн үед яагаад ч тэгж орж ирсэн зүгээр л яг бороо бол борцгоо. Тэр бол бас тэндээс харсан. Тэнд орж ирсэн. Йоо. Бороо бол борцгоо. Аа бурхан минь. За би л орчлоо бас байна. Нэг хэсэг юм гоцоо. Олчлаа ёо энэ дараагийн хэсэгт дөрөд яана юу хийж яах вэ гэдэг. Тэр чинь шууд эцээ явж байхад өөрөө орсон юм уу? Тэгж орсон юм. Тий. Найруулагчтай л батлуулах нь чухал шүү дээ. Тэгмээ яг иймэрхүү нэг юм одоо онгооч гэдэг ч юм уу иймэрхүү одоо инээдтэй юм фактуудыг яг энэ дээр ингэчи гэдэг юм аа шууд Америкт баталдаг байхгүй яг энэ даавс дээр угаасаа ер нь ингэчи гэдэг голдуу хүн нь бол угаасаа яг би тэнгууд энэ хоёр дээр чинь нэгийг бүсээр нь оруулаад тэнгуудаа энэ хоёр чинь яг миний холбогдолтой хоёр дүү болж одоо зохиол дээр орж ирээд тэгээд наашаа янгууд угаасаа би энэ дээр нь инээдээ ингээд цаашаа Америкт батлуулаад явчихсан. Гэхдээ угаасаа орсон юм болгоно айгу надад л айгу гой хөнгөн гой инээдтэй. Сая бас усан байгаа хоёр дээр бас ингээл хар монтаж ингээд би монтажн дээр эхлээд суухгүй буйна дууруугаа яваад. Аха. Тэгээд буйнад үзүүлдэг байхгүй яркав гэдэг. Тэгсэн чи буйна ерөөсөө инээдгүй дээ. Нэг л өвөө болоо. Тэгэл дууслаа. Ноо бүтэн үзээ дуусчлаа. Нөгөө хар монтажийг маань гарах уу? Альтгсэн. Тэгэл гарснаа. Биш. Одоо энэ ямар ч инээ талхаа яах вэ гэдэг. Би наа чин дундуур нь би өөрөө халах малахаар ярьж мэрсэн. Наа чи юу вэ гэдэг. Чи юу яриад байгаа юм наа чи одоо ингэ хөгжим орж ирнэ ингээ эркал бүр сүлрөгөө. Та ямар урамгүй бэ одоо эн чин дахиад ингэ янзлагдсан шүү дээ. Янзлагдах гэж энэ чи хар матаж үзүүлж байгаа шүү дээ. Үгүй мэдгүй. Наад ерөөсөө. Тэгээ би эркал дээр үзэхэд нэрээ чи инээдгүй юм шиг санагдав. Энэ бол таны рекламны орон зай. За хэдүүлээ эргээд орцоо. Энийгээ дараа шээ. Ахаа буйна ерөөс илүү хөвгөлтэй хүн байвал гараад нэг шилээ. За одоо энэ тэгээд байгаа шүү. Анхаа хамгийн ихний дугаард орчингуу дахиад араас нь хүн олохгүй гэдэг шүү. Яа. үүдэгчд магадгүй буйнаг илүү хөвгөлтэй гэж бодож иж магадгүй. Гүү шүү. Гэхдээ буйна орж иж аль дээр ажилтдаг хүн байдаг шүү. Буйна орж иж нэг өрсөлдөх гэж бас үзэх байх. Үзэх байх. Гэхдээ яагаад манай анхны дугаарын зочин амбуу анхаа инээдмийн комедийн хувьд одоо илүү хөвгөлтэй анхаа орж байгаа гэдэг Кенди ток шоуны эхний зочин гэхээр үзэгчид шууд ойлгох. Анхаа ч угаасаа юуж байгаа байхгүй комедиогоор
болвол Монголд бол эхний 10-т орчиж байгаа. За. Царайгаар болвол доороос 10-т орчих. Жүжиглэг уур чадвар мадар нь бол тэгээ тийш явчих. Тэгэхээр бас жүжигчүүндээс ингээд царай мараас нэг чухал биш гэдгийг бол бас баталж байгаа тийм ээ. Бид Ахаж ойлгох туранхай байсан шүү дээ. Одоо ингээд нөгөө анхаагийн нэг юм юу оюутан махта тоглосон киноны хэсэг гарсан чинь манай нэг дүү харснаа. Энэ нөгөө амбуугийн анхаахтай айгу адилхан бэнд биш дээ. Одоо ч наа тэгдэж Турхаа болтой. Турхаа байсан тий. Турхаас одоо ер нь бас ингээл хүүхдүүд ингээд харж байна. Энэ нөгөө канон дээр гардаг ахтай ямар адилхан ах вэ? Одоо хийм болсон гэж мандах болсон байна. Одоо нэр мандах болоход 2 3 дахь. Адилхан гэдэг чинь наа юу. Гэтэ анхаагийн шүдэн янзсан тий. Тий шүдэн. Тэрэн дээрээ үхтлээ. Үгүй харин тэр чинь би анхаагаас үзээгүй зөө. Анхаагаас ягаагүй чамаар дамжаад тэр нэг жоок нь над дээр үнэхээр саваас. Одоо анхаа олны танил бүрийн хэмжээгээр од болоход иймхэн зав үлдлээ гэдэг шүү дээ. Кэнди ток шоу яасан зайн авахгүй. Энэ шоу банк үздэг болоход иймхэн зав үлдлээ гэдэг. Бүх юм дээр оруулаад нэгнээс аваад үлдээ сах. Одоо нэг толгоороо орсон. Одоо иймхэн зав үлдлээ. Тэр нь бас зайтай юм уу? Энд бас зайтай. За хоёр одоо юу гэдэг юм? Хоёр ингээ хоорондоо байнга маргалдаг гэсэн шүү дээ, тий. Тэрийг бол шилэн данс шиг хилцэн үстэй. Оо Тэр хэсэг чинь монтаж руу орцсон шүү. Нэг тийм сүртэй биш ээ. Тэгээд тэр хүндээ ингээд хоёр авгаа хэлчихсэн. Уцаал. Тэр бас зүг хэлчихсэн. Тэгээд гайваа. Тэ боёна тэр хин нэлээ хууртай. Боёна урташ. Би ер нь жоохон нэг удаан 50 гэдэгтэй ордог шүү дээ. ааха. Энэ нэг яг юм хэлгэсээр өтл боёна тийм тулгуур татамдаг. Уурлаа тайвшрж байна. Уурлаад тайвшраад дуусчихсан. Энгүүт нь би яаж хэлж байгаа. Чи түрүү энэ дээр уурлаад байсан юм уу? Тэгээд зүгээр хилээд аваад шиг. Энэ тийм бол. Ер нь гэтээ таяр яг ингээ анх амбууг ингээ байгуулахдаа яг хизэнээс за хойлоо нийлж яг ингээ продакшн болж ажиллая гэж яг шийдсэн бэ. Тэр чин за ер нь одоо нэг жил гарны өмнөөс юм уу? Тийм үү. Тийм. Гэхдээ ер нь ингээл ялцаал яваад ирсэн. Хойно шүү тэ жил гарна. Тэргүй дараа нөгөө нэг юм яг тогтож өгөхгүй байхгүй. Яг ингээд хоёлаа хамтраад ихэд яг болох уу? Нэтэрэ мэрэ цаг үеийн мөнөө өчнөө яриа явсан. Хамт амьдарч байгаа яриад за ингээд нэг юм яах уу маах уу болоод тэгэл нэг болохлоор боёна нэг өөр продакшн руу орж байгаа юм шиг үгүй ч шиг тэгэл ингэж явсаар байгаа л за одоо ингээ ер нь хоёулаа нэг юм одоо эхлүүлээ да юм хийгээд үзье. Бас болцохгүй байдаг шүү дээ. Хийгээд үзье. Боёна бас намайг тандаад байгаа юм яг хиндээ идэхгүй байгаа баг. Хиндээ идэхгүй хоёр талд тийм бодолтой яваад байсан шүү. Тэгэл долж ажиллах хийгээл тэгэл ер нь за. Ер нь тажгүй шүү. Одоо хоёулаа яг бүр ингээд компани байгуулад яг бүр ингээд эхнээс нь шатараалтайгаа явъя. Хамгийн гол нь одоо ийм алдаанууд дээр ингэ шүү. Ийм үгүй ярина шүү эхнээсээ энэ дээр юм яриа гэх. Тэр би ох гэсэн юм. Одоо амбуу фильмийн 3 дахь уран бүтээл үзэж төрсөн ба тийм. Тий. 4 дахь нь эзэн. 4 дахь нь бол одоо он гарч байгаа зохиол руугаа сон гэж бод. Бас комеди байх уу? Нийтэм ойлгомжтой л байна тийм. Тий. Боёна хоёр гэхдээ ажиллахад айгүй гоё юм бэл. Ерөөсөө ямар ч стрессгүй. Би бүр анх удаа тийм стрессгүй кино көрөөд орж үз. Ямар ч стресс авахгүй зүгээр гэж авцаа. Уулууд стресс байдаг юм шүү дээ. Энэ хоёр чинь хоёулаа байж байгаа чи тэрийг үндэ тийм шийдэж юм байна шүү. Бүс тэснэл бодоод гэл тэгэл. Яг ингээд ер нь ингээд хөнгөн давцсан дээр юм шиг. Ер нь ингээд алдаа малдаа гарсан асуудал гарч ирсэн гэсэн тэрийг ингээд нөгөө томоор хүлээж аваад ингэчих юм бол ингээд бүгд юм болол ингээд тэр нь улам даймжлал ингээд өөрөөсөө дийлтрээл те асуудал болох юм шиг санагдав. Зүгээр асуудал биш болохын тулд ингээд хөнгөн давчил амруулж санагдав. Нөгөө анхаа тэгж маазарч байгаа байхгүй. Манай ангийнх ингээд төгсөөл тэгэл за жири ингээд эмоц руу тий за хин минж X2 руу за тэр ингээд маск руу тий 60 сайхан драмын театр руу
Буйна анхаагийнх руу гэдэг чинь. Өөрөлт нэгсэн баг шүү дээ. Одоо дахад ингээд за Тэ бүгд ингээд заа чинзаа маск руу за ингэнэ шүү. Буйн тогт анхаагийнх руу. Манай өөрөлт. Тэгээ анхаагийн 15 жил бэлтгэгдсэн. Надаар одоо гарч ирж байгаа. Чи бас ингээ артист бэлдээд шүү дээ. Буба гэдэг. Өнөөхөөс сүүлийн үед нэг дуучин гаргаад ирлээ. Өөш тэрнэр юм асуугаа. Тэр одоо бүр сошиал дээр бүр нэлээд бүүн болно шүү дээ. Тэнгүүт чи бас одоо ер нь цааш дуулна гэж бодож байна. Одоо буйнаад бас тийм санал бас байж магадгүй тийм. Би сая хамт дуулах байсан баха. Ер нь дуулахгүй юу? Яг тэгж одоо сэний одоо буйнагийн жанрын дууг бол би яг гоё дуулж чадахгүй угаасаа. А тийм үү. Тэгэнгүүт угаасаа буйнаа ингээд нэг юм буйнагийн дотор нь өөрөө нэг юм тийм хүсэл байгаад идэх байхгүй яг нэг ингээд цаснаар ингээд хараад өлмөстэй дуу. Тэр нэг юм хүсэл байгаад байгаа би яг ингээд мэдэрч байгаа байхгүй угаасаа за энэ угаасаа ингээд тэгээ намайг хайчих бас хэцүү өөрөө хэлж чадахгүй байгаа байхгүй. Зүгээр наата хамаагүй явуулч өөрөө тий очиж суугаад тулаад ажиллаад ингээд юу яачих гаргац наач болно. Тэгээд над нэг юм эхлээд нэг сонсоод яаж юм аа. Жохон хэцүүл ингээд тэгсэн чинь үгүй ээ. Энэнгээр за өөрөө. Өөрт нэг юм байгаад байна шүү дээ тий. Өөрт нэг юм байгаад надаас одоо нэг доолтын илүү юм байгаад байгаа болохоор тэр мэдрэмж нь айгүй гоё санагдаад надад за окей. Энд чи шууд өөрөөрөө л. Өөрөөрөө явбал айгүй яах вэ? Өөрт мэдрэгдсэн тий. Мэдрэгдсэн юм гаргах юм бол бүр гоё бүл гарах. За халуун бороо киноны нэг ийм хэсэг гэдэг штэ. Хинэ хаалга хаацсан байх. Нааваа. Тэгж л орж ирлээ штэ гэдэг штэ тий. Тэр хэсэг яг найруулагч Мөгийн ахын санаа юу, чиний санаа юу, зохиол дээр байсан уу, чи хөгжүүлсэн үү? Мөгийн ахтай ярилцж байгаа л яг гаргасан л та. За нэг би эхлээд нэг явж үзсэн юм аа. Хараад ихээр яг босголоо ах одоо онцгой адил нэг бас яах юм бол энэ дээр гэсэн. Зүгээр чи яваад үзсгээл тэгэл нэг яваад үз. Тэр дараа өнөө явцсан яасан айгүй гоё хүлээж авсан. Тэгэл ингээд явчих. Тэр нэг тавтаатангууд айгүй сүүл рүүгээ дүүцсэн айгүй сонирн болсон. Ус нэг үгийг амар олон хэлэхээр айгүй утгагүй болоод ирд юм билээ шүү дээ. Тий айгүй утгагүй. А тухайн үед олон дахин яваа тэг санагдсан гэж юу? Тий. Ер нь айгүй. За компьютер үзэхэд бол амар нэттэй. Би ч одоо өөрөө барыг тэгж хэлж яаж ийсэн болохоор үрээ. Надад бол бүр амар гоё үрдэх. Би яг тэр хэсэг дээр бүр амар гоё юмс. Тэр чинь болохоор нэг бодлын бас ингээд нэг яа стан дээрээ одоо үгтэй сургуулийн захирал одоо байж хахад хүүхд урдаас яа гэдэг гоё ихчлөөч гэдэг юм шиг тийм нэг тийм яг тгий санагдаж нэг тэгж. Яг л хүн амьдрал дээр байсан бол яг л ингэж хэлэх байсан баг гэдэг нэг юм үнэн мэдрэмж юм шиг те. Ер нь тэгтээ галтаа кинонд авсан ч айсан уу? Галнаас айсан. Дэлбэрснээ нэг ярьдаг. Ер нь бол битүү айдсан билээ. Ер нь тэгтээ хараа ингээд нөгөө нэг айж байгаа ярина. Нэг ингээд очихлоор ер нь гал унтраах юм чинь донтмор юм л шүү дээ. Тийм үү. Тэгтээ хүн бол нэг юм адреналин ялгаа. Дахиад унтраамаар санагдаад уу? Хүний аим аварж байгаа, хүн аварж байгаа гэж ингэж байгаа болохоор ер нь л бол дурлсан юм. Онцгой байдлын бол ер нь дурлсан шүү. Ой баатарлаг гэдэг. Аха. Тийм мэдрэмж нь айгүй. Дурлсан гэхээр яг хайр дурлалын дурлуу. Гөө мэрэгчлэн. Жог сонио дурлсан гэхээр шинийг сонио. Дарагт дурлсан. За одоо хайр дурлсан. Энэгээр зарлчиа гэх. Зарлчиа. дөрүүдэн солигдсныг ярьж болох юм байна. Болохгүй юу? За. Одоо ярьж байна. За үзэгчтэй манай Candy Talk Show-ны одоо хамгийн үндсэн гол цум болох одоо яг одоо мөн чанартай тий ток шоуныхаа уялдаатай холбоотой асуултууд асууя та. За гэр бүлийн байдал, хайр дурлал тий одоо ер нь яг нэг үг хэлэхэд хідэн экстэй бай. Амьдралын чихэрлэг бүхнээ яаж гоё. Эксүтэс чин. Чин гэдэг. Эхнэр нь ямар хүмүүс вэ? Эмэгтэй хүн байна. Мэргэжил. Мэргэжил манай ихнэр чинь нэг юу нийгмийн ажилтан мэргэжилтэй. Би бас урлагийн хүн байж магадгүй гэж бодсон үгүй юм байна те. Гүү штэ манай энэ ч бас айгу юм чамба те.
Юу бол юу сая манайх носон байгаа хоёрын нээлт болох гэж байгаа байхгүй. Аха. Тэгсэн чинь энэ хоёр киног алдсан заа. YouTube бүр ингээд мангар чанартаагаар ингээд тавьсан заа. Тэгээ яг нэмэр байдаг. Ингээд нээлт болох гээд ингээд банкет болох бид нэг ресторанда цугларсан биш. Энэ хоёр хоёулаа бүр ингээд тийлтрэл ингээд уцаах бол. Яа тийм бол хаанаас орсон юм бол гэж энэ ингээд уцаа орчихсон. Устгуулчлаа. Хакер машин дээ. Амар зүр ингээд сууч. За устгал. За нээ. Тэгээд нээсэн шүү дээ. Тийм амар скилтэй ихтэй. Тэр нээлт чинь хэрвээ эхнэр чинь байгааг бол хаалт болох байсан шүү дээ. Одоо ингээд үзэж тавьчихсан одоо хаагаас өөр аргагүй ямар юмыг нээлт ингээд Монголын анхны нээлтгүй кино хаалт. Юу кино төрөсөлт тэгээ бодороо үзээ гэхгүй зөө. YouTube болчих. Тэгээд нээдгүй заяа. Тэгээ нээхгүй. Тэгсэн чи би бүр ингээд би нэг уул нь өдөр нь киногоо үзчихмээр идэг. Тэгсэн чи за орой өдөр нээхтэй үзэх юм чи. Тэгээд нээдгүй. Тэгэхээр би хөөе нээхгүй мó энэ тал хүртэл үзчихлээ гэж тааш YouTube. YouTube-ээс халангаа гэх. Мангар чанартай орсон. За үргэлжлээ ярин дахив. Үргэлжлээ. Ирэх чи юу? Яг хэдэн X вэ? Ямар одоо тэгээд одоо 2 хүүхдээстэй. Тийм шүү дээ. Хоёр хүүхэд. Хэд хэдэн настай хүүхэд? Ямар хөрх. 8 настай. Одоо 5 сартай. Чики дайсан сэрэг тий. Гин дайсан. Өглөө сэрэгт яасар идэл юм нэ зэ. Өглөө бол тэгээд талбар дээрс нэг мөс тэгээд шүн өчтөр намайг ингээд шүнжин ингээд нөгөө хөндлөн болчих. Тэгээд ингээд шүнжин ингээд хөлтөнд би таарад ингээд өглөө их нэртэй яасан чинь тэр чинь хөлтөнд юм тэглээр тэгдэг. Би зүгээр юм байж. Тэр үнийг хийсэн юм байж. Хөлтөнд юм тэглэхээр тэгээд тийм үү. Тэр юм чинь дүүлөө тэрийг өөрийг бүтээсэн шүү дээ. Юм чинь бүтээсэн шүү дээ. Өглөө зөв бүх сэрэж ирж байна. Тагцандаа газартай байдаг. Толгой дээр нэг хатаг гараад ардна. За хамт шахаад өгдөг юм уу энэ гэж би шахгаал ингэдэг. Чи над буруу газар шахах юм. Толгой дээр газартай гэдэг юм уу? Оо чи толгой дээр газартай юм аа гэж. Оцоолооч. Өнөөдөр зүгээр ер нь үг ярианд байсан юм амар явуулсан. Буйнаад хоёр зодлоо хин дийлнэ. Би захирал болдог опшн нь шүү дээ. За. Өс нэг ялгахгүй хоёр ингээл хоёлаа л тий хоёулахтай юм чинь нэг нь захирал махил гэдэг юм баг. Гэсэн зүгээр юу болоод за чи энийг ингэж гэсэн чинь буйнаа ингэж байгаа байхгүй. 100 би хүнээс 100 мянга авах гэдэг байхгүй. Би 60% авна гэж чи хэдийг авахгүй лаа. Аха. За. Би хамгийн лидер асуултан зав. Нэг өглөө босч ирээд байна гэж. Бодоод юм бодоод ингээд суугаал тэгж хэлсэн. Шанда. 2000 оных гэж одоо хэдтэй. Дандаа тэгсэн. За би захирал нэгээр. Тэгээд яалчгүй би зөв. Тийм ээ. Наа чин яагач байж болохгүй мэн. Санхүүгийн тайлан дээр өөр болгон дээр нь асуулт ирэх юм чамд тест тий. Юунд итгэх юм бэ? Сөөмөдөө тэтгэхэд сөөмөдөө гэдэг нь аль нь нэлээх гэж магадгүй. Манай анхаач Гоцсож байгаа юм даа. Кэнди гэдэг бүжгийн амтлагтай байсан шүү дээ. Оо тийм үү? Тий. Оо алах юм. Одоо энэ засаахын доор яг оюутан байхдаа Кэнди гэдэг бүжгийн амтлагтай би бас ахлагчсан. Юу н магасаа нөгөө нэг ангийн дарга марга гэж шиг. Ахлагч. Дандаа л ахлагч захирал. Сүүлд нэг юм жижиг Амбу фильмийн яг ухаан юм байна л да тий. Тэгээ ардаа л байж. Тэр Кэндиг чи яасан гэдэг лээ. Кэнди гэдгсэн. Нэрээ буцаага авах юм уу? Одоо байгаа мó орон тоонд хамтлаг нь. Өө тэгэл яг хамтлагаараа бүжиглэх гэж. Биш ээ нөгөө нэг амар үнэтэй сургууль руу орсон чи яасан гэдлээ тэр. Бид тэр Кэнdiгээд юу нөө заалтай. Тэгээ заалт түрээсэлсэн. Тэгээ нэг өөртөө бэлтгэлээ хийгээд тэгэнгүүтээ нөө заалын түрээснийхээ мөнгийг олох гээд бас ингээд сургалт явуулсан юм. За. Тэгэл нэг дүүрэг хавцаа нэг заалтай болоод тэгэл бөөнөрөө бүжгийн тэмцээлээ заа сургалт явуулъя. Тэгэл нэг жижигхэн юм зар гаргаал. Кэнди бүжгийн клуб гэх. Тэгээ сургуулиуд руу орвоо. Энэ сургууль руу орох гэсэн чинь чинь айгүй том сургууль. Оюутнууд нь дандаа англи манглаар хоорондоо ингэж ямар ойлголцох юм уу да надад чинь тоохгүй байх юм аа. За. Тэгэл яваад орлоо. Тэгээд нөгөө нэг менежер л орохгүй л таалбар тогсон чинь нэг оюутнуудаа англиар ярьж байна.
Бид нэр зүр орч уушаа гэлээ. За ороод гар. Тэгээд нөгөө нэг нэрээ уцаа өглөө жижигэн. Энэ манайх шинэ бүжгийн клубын ойрхон байгуулсан. Тэгээд оюутнууд чинь ингээд сурчлагаа өргөж болохоо нэрээ уцаа тараагаад гэтгсэн чинь. За ялуудаа үзье та гэдэг амар том англи хэлний өгч чаав. Sunday бүжгийн клуб. Бид юм хараад. За яа та нар үсч гэх. Том сургууль бидний хувьд зүгээр ингээ уурхан унссан шүү дээ. Ямар ч ялгаагүй л юм шиг. Кэндик Sunday гэж уншаад Англи цагаалга эхнээс нь заахаар англи ярьжсэн наа гэдэг. Тэгвэл манай буйна ороод нэг англи сурчлаа гэж. За ингээд манай бүжгийн клуб бол. Тэр оюутнууд тэр хүнийг одоо энэ урлагийн хүн маазарч ийн л гэж бодоод байгаа. Гэж. Буйна маазраг. Манай бүжгийн клуб татаа морил. Маазраагүй гэдэг шүү дээ. Тэг хүн орсон юм Өө уу? нэг хэдэн хүн ирсэн. Олгоцоо. Тэгээ тэр бүжгийн хамтлагч нь хизээ тарсан юм тэгээд буцаад. Тэр бид ч одоо тарснаа нэг сандгүй маа. Тараагүй одоо бэжэж магадгүй. Одоо бэжс магадгүй. Бэлтгэлтэй хүмүүс ирчихсэн магадгүй. Цогдорчиж магадгүй гэдэг шүү. Ер нь тэгээд ингээд юм чинь ингээд шигшгдэг юм байна. Айгүй олоола яг тэр ирчээр бас нэг мюзикл энэ төр кино ирэх гээд бид хийчихмээс яг зураг авалтан 50% ороод утас болж байлаад тэгээд. Ингээд ер нь ингээд шигшгдэж явсаар байгаа. Тэгээ E-box гэх нэг хамтлал дөрүүлээ болоо. Нөгөө хэдээсээ. За. Дөрүүлээ болоод E-box гэдэг нэг хамтлаг Монголын хипхопод 3 клип хийсэн байдаг манай хамтлаг. За. Одоо YouTube-д байдаг. Тэгэл тэр маань бас явахгүй болоо. За гэх. Юу байж байгаа ламбуу гэд хоёлоо болоо. Тамсруулаад хоёлоо болоо гэсэн. Бас айгүй олон жил фейл үдсэн байна тий. Фейлтэл. За одоо болохоор Пүрүс 41-тэй байсан шүү дээ 2 жилийн өмнө буйна. Одоо болохоор ямар машинтай нэг нэ буйна. Буйна Кронто гэх юм соно би. Захирал хийвэрээ. Наа чи ямар соно юм. Ямар соно. Тэгсэр нэ машинаа солиод байгаа мөртлөө 100,000 төгрөгийн 60% нь болохоор асуугаад байдаг. Тэгсэр нэ машинаа солихоо л мэдээд байдаг. Буйна ч одоо машин сайжилчлаа. Царай сүүл үед нэлээд Айгүй хөлнөр. сайжирчлаа тий. Ер нь юм. Орцсог боллоо шүү сая. Хүүхэд 8 настай хэрэг гэр бүлтэй олцохоор ч хүн чинь тэгэл одоо ганц бие хүн бол ерөөсөө тийм өстэй машин тэрэг унаа одоо бугуун цаг бүхэл юм ингээл. Өөртөө зориулдаг тий. Манай хүн чинь сингл байгаа мó? Одоо яа болох гэж шүү. Одоо болох ч нэ. Өө ямар гоё. Болох ч одоо өнөө маргаашгүй. Яа бас гоё юм байна Тэр тий. чинь ер нь бас зэрэг шүү. Тий. Ирэхэд амьдрал ер нь зэрэг явсан шүү. Тий. Тийм. Зэрэг аваад. Жижиг ах дээр хүүхэд чинь бас нэг энэ аяллаа тоглолт молт гэдгээр таардаг юм яадаг юм. Кино гаргаж яваад ирэх юунууд нь цуг учраас бид тэр яг бас яг зэрэг хүүхэдтэй болчихсон шүү дээ. Ээ шүү дээ тий. Ингээ явж байгаа юм тэгэхээр. За юу? Их нэртэйгээ яаж танилцсан? Тэр тухай яаж? Тэр шиг ерөөсөө лавчирсангүй. Нэртэйгээ битээс сошиалаар танилцчихсан. Тийм. За. Одоо нөгөө аудио цэцэрлэг хийж явах үед шүү дээ. За. Яг тэр үед чат би одоо нэг скриншот хийдэг юм нууцсан дээ. Анх гадруу чат хийсэн. Чам руу хийсэн юм аа. Энэ юу? Стори бичиж орж ирсэн нэг тийм. Хөөх юмаа гэж дараад ирсэн аа. Гэс краш мараш гэлээ. Нэг орсон Би тийм баг хэлээд за чи анх ясна санаарай. Нөгөө тэрийг жааслаг тавьчмаар юм. Яг энэ шиг ингээд байнгын сануулж яг тэр төрөөр орж буулгах тийм. Наа чи ямар гой факт вэ ёо. Наа чи миний нэгэд яг бол тэр хай унтаж юу хийж байгаа наагаад нэг өөр ямар чаруу. Унтаач. Чиний ингээд дүүрэх байх. Нэг сар өглөөний минь өдрийн минь хоос хариу дунд нэг сэндвич байхгүй. Арай сайхан авах гоё зүйлээ. Тэр бас солиод байгаа. Өнөөгийн тэр нөгөө нэг юм сатнуудаас ингээд энэ гаргаад явах юм бол стилийг авах. За янзын гоё юм шүү дээ. Ирчүүд анхаа бол тэр бол байнга ярих юм байна одоо. Хүүдээ болол аавыг нь ярьчихлаа шүү дээ. Чи анх аа болж байхдаа аа болж байхдаа яаж ийсэн бэ? Ойлсон. Би бол буйнаг уйлж магадгүй гэж бодлоо. Буйна чи амар сэтгэл хөдлөл. Буйна насан байгаа аягийн зураг нь нэг дээр явж хагаад хүүхдийн зүрхний цохил войсоор ирж байгаа байхгүй. Хэлсэн чи урд сууц ирсэн аа. Яасан гэсэн чи зүрхний цохилтын сонсоод уйлчихж байгаа юм чинь.
Төрүүд буйна уу. Би бол яг юм төрхийн гадаа бол ойлаагүй. Тэнгүүтээ би одоо нөгөө гарцын юутай зурагтай нөгөө клиптэй байсан байхгүй. Тэгэл маргааш нь юм уу да тэр чинь 6 сарын 4-нд юм уу да яг бит хоёр нэг анх утасны цанаас аягүй том харагдаад байсан. Тэгээ нөгөө яг анх удаа ингээ бит хоёр ингээ харилцаж байгаа байхгүй би бинийгаа. Аягүй жижиг юм уу. Яа гэ тэр үедээ ингээ нэг юм шокрад ингээ тэгэл гараад машин суугаад явж исэн чинь асгарч. Яана. Бодон юу. Ингээл хамгийн юм ингээ Нөгөө машинаа суулгах явж явах та юу? үгүй. А зүгээр л харчаад явсан юм уу? Зүгээр харцаад явсан тэр. Маргаас нь гарна. тийдээ. Тэгээ би тэр гарцын нөгөө нэг клипний зураг явуулсан. Тэгэл асгарцсан. Ойлаа. Тэгэл хамгийн юм бодогдгөл юм л. Ээж аа бас их бодогдгөл юм байл л. Өөрөө аав ээж болсныхаа дараа л яг. Тий. Тэр мэдрэмжийг ойлгож. Чи ер нь болох нэ гэсэн мэдээг яаж авч ирсэн? 2 зураасаа. 2 зураасаа ер нь л яг төлөвлөсөн байсан болохоор. Тий яг за тий болъё гэж угаасаа шийдсэн ингээд. Тий. Аав ээж болцгоё гэдэг дээрээ тавьсан байсан учраас гоё. Тэр анханасаа байсан. Тийм гот амар бэлтгэлтэй тий. Үшээс сэтгэл бэлтгэлтэй. За одоо ингээд Хүүхэд өвдөх амар хэцүү байгаа. оронд нь миний бие үүдээс. Ястаа нэг өөрөө өвдсөн. Ястаа тий. Хэцүү. За тэгээд бид нар чинь нөгөө нэг урамтайлч хүмүүс чинь ингээл Хаяал авч. тий ингээд яалцгүй тэр мангар олон ингээд жүжигчд ингээд авчирчаад тийшээгаа ингээд тэрийг хаяа тийшээгаа явах гэсэн ингээл чангалтай. Тэгэл утасны цанаас яаж юм? Яаж юм л өөр юу. Гөлөг болт шүү дээ. Яста цагийн менежмент гэдэг. Яа би бүрс үнэндээ хамгийн чадлаар хамгийн эрт босч байгаа. Хамгийн орой унтж байгаа. Тэгэл за бүгдийг л амжуулчих юмсан хин эцэггүй тоглоом дурахгүй. Тэгэл үнэхээр ингэ болтгүй те цагийн менежмент гэдэг зүйлийг зүгээр бараг алчмаар хараал идэсэй гэж хэлж байна. 24 цаг багтааддаг те зарим зүгээр ёо гэл. Зөөр цаг хугацааг нэг жоохон зогсоочаад ингээд. Маа ахаа ер нь бол ийм байна. Арай нэг захирал байдаг утга учир нь бол ер нь арай нэг хариуцлагатай юм байна. Тэ арай нэг сэтгэл хөдлөл бас ингээ контрол их те. Одоо жижиг ах дээрийнхаар бол жижиг ах юм байна л да. Тэ. Одоо нэг арай нэг тунгаагаад яагаад. Би чинь бас амар эмоцор болохоор ер нь буйнаатай ойролцсон юм байна. Буйнаа битэр чи бас амар гар нийлэн шүү дээ. Жохон амд байгаад яхаарч хүү хаа гэл дэмжээл. Ерөөсөө өөр талаас нь харахгүй те. Одоо энийг бол дутуугаа нөхөж яана гэдэг шиг. Буйна ахаа ингээ юм ярихтаа зүгээр ярьдгүү заа. Амар их райм болгож ирдэг те. Тэгж байгаа фейлдэн те. Буйнагийн нэг амар раймын фейлүүд байдаг те. Йоо бид нар ингээл тэр нөө доолжин ажиллагаа дээр ёо гэж маацдаг байхгүй. Тэгсэн чинь буйна орж ирж. Буйна хөрөхөд эхнээсээ байсан бол тэр райм их гоё явах. Даанч уцсан дуурсан байхгүй. Нэг ингэчээд уцаж орж ирэхдээ айгүй юм байна. Ёо гэдэгсэн чинь хулангийн амарнаас тусгахгүй. Гэсэн чи ёо хулангийн амар цус миний амарт нус гадаагаараа татвас. Шок группэр шок. Ямар ч рэпер тэгж орж ирэхгүй. Ямар рэп. Дэлхийн ямар ч шилдэг рэпер тэгж орж ирж чадахгүй шүү. Цус нус гэснээр тус гэж орж ирэхгүй. Тэр би бас тэрийг дэмжиж байгаа. Наач хандаа хин тэгж орж чийл тэгж орж ирнэ. Цаар ганц. Буйна бүрээс амар райм хэлнэ. Тэрэндээ бүр өөрөө батгаж тийрч байна. Энэ бол таны рекламны орон зай. За одоо манай одоо яг ток шоуны брэнд асуулт одоо орж ирж байгаа шүү үндсэн заяа. Чи хэрвээ кэнди байсан бол чухам ямар кэнди байх вэ? Тэгээ амттан чихэр байсан бол яг ямар чихэр вэ те? Өөрийгөө зүүрлүүл. Буйна бол говь алтан бороор байсан баг гэж бодогч. Би одоо нэг тийм чихэр байж магадгүй гаднаа юм сулгаад дотроо нэг юм өөр өнгөтэй ч юм уу. Тэгээд нэг тийм олон өнгөтэй биш ээ зүгээр нэг судалтай ч юм уу. Судалтай юм уу? Дубаа шоколад уу? Дотроо нийс салаттай байдаг. Гаднаа юм хатууц дотроо юм
Чериний эсгэлэн гаднаа чихэрлээ дотроо шорвог юм уу? архитэ набор гэдэг шүү. Вайт набор гэдэг. Архитэ набор гэдэг шүү. Чиний амьдрал ер нь тийм дарс их байсан юм уу те? Гаднаа ерөөс уудгүй юм шиг царай тэ өрөлд дотроо алддаг. Монголоор нь одоо. Тэгэхээр яг ямар чихэр гэсэн үг вэ наач одоо? Би өөр нэгдэг байхгүй. Яг хүмтэй ингээд анх танилцсан амар ингээд маач зарж чаддгүй байхгүй ерөөсөө ингээд. Тэгээ нөгөө хүмүүс нь амар юм сонссон юм шиг байна. Манай нөгөө хэд очиод ахаас алдах шүү дээ. Алдах шүү дээ. Тэгээд анх ингээд танилцчихсан ингээд аль ерөөсөө чаддгүй байхгүй. Яг татны хүмүүс дундаа л алдаг. Гол цөм рүүгөө орж иж одоо гой амт яг амтан танигддаг. Эхэндээ бол өөр амттай байх юм байна тий. Тийм байл. Амтлаас олоо шал өөр. Тэгээ амт нь шал өөр. Жохон цулгаа. Баавгатай чихэр юм байна л да. Хазангууд гаднаа ингээд шоколад байдаг. Дотроо баапалтай байдаг. Амт нь өөр шүү. Заавал өөр. За амьдралын одоо яг юу гэдэг одоо энэ дурсамж гэ одоо жишээ нь чи ингээл сая бол ингээл одоо А болсон байна тий А болцоод хичээд хүүхдээ ингээд анх удаа харчаад тэгтээ хажууд нь байхгүй хэрнээ бас тэрийг бодон ингээ уйлсан гэж шүү дээ. Тэнгүүд яг энэ чиний амьдралын одоо энэ хүртэлх хугацаанд хамгийн одоо чихэрлэг гоё дурсамж гэвэл одоо ямар дурсамж? Чихэрлэг гоё дурсамж. Бараг саяных үгүй л үт. Үгүй ер нь тэгэл бүгд гоё дурсамж л та. Тэгээд утгатай бүх юм л гоё дурсамж. Анхны орлого одоо яав тий одоо ингээл ер нь бид нар залуучууд ч хэцүү шүү дээ одоо бидэрт одоо нэн тэрүүнд одоо зүгээр яг залуу хүний хүсэл мөрөөдөл бол байр машин тий чи яалч хэрэгцээ учраас бид нар бас энэнийхээ төлөө л явж л байгаа шүү дээ. Тэнгүүд юу гэдэг тим юм ч бас амьдралын чухал шүү дээ. Одоо жишээ нь эхнэртэйг хизээ тусдаа гарсан. Саяхан саяхан тусдаа гарсан. Би бас хадмын 5 жил амьдсан. Би бас амьдсан. Тийм чи бид нар амар ойлгомжтой. Ер нь хадмуудынхаа эрт амьдрахад одоо нөгөө одоо зөв би юун талаас асууж байгаа шүү. Эрэгтэй хүн талаас асууж байгаа шүү. Би ч гэсэн эрэгтэй хүн талаас ер нь ямар мэдрэмж төрдөг юм бэ? Одоо юу гэдэг одоо ингээл нийтлэг ойлголтоор болохоор одоо монголчуудын хим маяг гэхээр одоо яагаад гэдэг чинь одоо хадам ээж гэхээр нэг юм дайсны одоо тий миний амьдрал ерөөсөө би тэр тухай бодож байгаагүй надад бас яг тийм одоо эсрэг талын ч юм уу тийм надаас одоо өө хайсан ч юм уу тийм байдгүй болохоор ёор тэгдэггүй харин эсрэгээрээ хамаатныхаа нэг жоох ааштай ихч мэгчин ч юм уу тийм нэг цагаан сараар л очдөг тийм майлд орохороо барыг би 0 нь орохдоо өлмий дээр явж байгаа. Тэр намайг загнахгүй шүү дээ. Тэгтээ өлмий дээр яваад ингээд айгаад байна шүү дээ. Багын трама байна уу? Тэгэхээр 0-т нэг шээгдүүрт шээс мал ингээд цацарчих үе дээр суугаа шээчээ гэж боддоо шүү дээ. Би ер нь одоо ингээд гадуур шүү дээ. Би сая ч гэсэн энэ бизнес суугаа шээс яад бол энэ стэд павильон цацруу шиг ингээд дараа нь хүн зэмлээ дээ ингээд яаж байгаа зүгээр өөрөө ингээд суугаа. Тэр замаа өөрөө суудаг юм уу? Би ер нь буйнаа шиг биш юм байна. Би анхаа шиг юм байна. Буйнаа бол хаднад амьд чадахгүй байна. Эсрэгээрээ юу? Эсрэгээрээ. Тэр дөрөв шүү. Аль нөхцөл амьдрал сурцсан юм шүү. Тэр студид байгаа цагтаахыг тогсоход өөрөө яг гэрийн хаалгыг тайлцгаа шиг тайлцгаа. Жижигхийг өөрөө. Амс нөхцөл. Тэгэхээр ерөөхдөө бол яг нөгөө хадам аав ээж ялангуяа хадам ээж гэдэг ойлголт бол айгүй тийм айгүй эвгүй байдаг ш монголчууд юм те жиг умма. Тэгэхэд тэд нар чи яг л бидрийнхээ хүүхэд чигээ хайрлаа тий. Тийш. Яг тэгтэл нөгөө одоо юу гэдэг тий жижигэн ч гэсэн өөртөө ингээ өөрт тусгаарлаа гарах тэр мэдрэмж амар гоё байгаа. Анхаа ингээд анх болол ингээд амар дарах ш хадам аав ээж дээр ороод яасан. Ингээд амар дарахнараа исэн ороод учиргүй маазраалаа. Би яг дарахнараа яаж ч анх хүнтэй танилцахад даруухан байдаг гэсэн шүү дээ. Бүр даруухан боллоо тий. Бараг юм яриаггүй ах уу. Оо энэ дайлал гэсэн бол яа юм асуугаад ямар ихнэр ч одоо чаг хэлсэн юм шүү дээ. Ман найзлаас амар хөвчлөлтэй залаад одоо орж ирээд даасан гэсэн чинь. Төмгийг нас. Гүрийгээд. Бид нар ч юу бодоодсон чинь ийм байна. Нөгөө нэг баг байхад ч
Нөгөө айстопын дуу болгоо хийд, дижитал дуу болгоо хийд, татар дуу болгоо хийд. Ерөөсөө хипхоп ямар нэгэн хамтлагийн гарсан дуу болгоо хийд болдог. Тэнгууд нөө хадам ээж солхон ба маах. Яг тэгээ өссөн болох хэрэгтэй. Тэгэл хадам ээжтэйгээ ер нь танилцсан юм аа ингээ бодсон чинь хадам ээж ойлголтгүй байж тийм дуугаар ихчихсэн. Өөрөө айгаад байгаа байхгүй тэгээ өөрөө бэргээд яг эснээр зүгээр ялгаагүй л одоо. Тэгээ бид нарт нөлөөлсөн юм чи солонгос кино байхгүй бас. Тийм шүү дээ. Тэгэл үзээд нөгөө дандаа хатам ээж нар нэг амар жатганы тий. Зүүм мөн гэл нэг үнжиг ээж чи амар шүү дээ тий. Тэр юм шууд өөртөө нэг ч хадамтай уулзч үзээгүй жий шууд тийм авцсан байхгүй тархинда. Ямар тач би ирлээ. Жисүү бол би яаж хийгээд тийм орлог цахилтаа суух ёстой хүн шүү. Чи өөрөө сайн бодно үзгээд яг нэг гуйлах чинь тэгж хэлээ гараад тий. Нөгөө гуйлах чинь киноны гол баа. Мууга. Анха энэ нгийг аваад сал. Гэр нь яг манай гэр ороош ингээд дахин годмаар явж байгаа нэг ордог тий. Өөрсдийнх нь гэр ихэр яг энэ тавилаа шиг мангар гой том ёо. Тэр бас манай урлагийн дундаас нэр жүжигчид дундаас нэр ер нь чинэлэг айлын эргэтэй жүжигчиг байвал цөөхөн арлаа өдрийн од шиг юм. Дандаа л бор амьдралаас тий. Тэгээд Бор амьдралаас. юм чи тэгээ. Ер нь тэгээд юу тийм чинэлэг айл өгдөг аав ээж нь болохоор жүжигчин болохгүй хаа. Мөчийн сахиад гадагшаа яваад Америкта бай. амьдрал үзсэн юм нөхөр. Орч ирж үзсэн болтой. За эхнэрийнхээ амтнаар зүрлвэл кек байх юм уу? Бууз байх юм уу? Чихэр байх юм уу? Бууз одоо чиний хувьд амттанд орж байгаа юу? Бууз уу? Гэхдээ ер нь таатал өстэй, сайхан өстэй. Хатад сайхан. Гэх юм уу? Бууз амттай өстэй. Гэхдээ кенди гэдэг тийм чихэрлэг тийм амттандаа бол орохгүй шүү дээ. Амар эрс байхгүй. За эхнэрээ зөвөрлөл кек байх юм уу? Энэ цагаан сарын үеэр гарна гэсэн тэ та. Бууз ууцыг оруулаарай гэсэн ярианд. Кек байх юм уу? Бууз ах юм уу? Ам сонио хоёр сонгогдсон. Комисс нэг банши амар гэлтэй. Манай миний хайрч баншиг гэдэг нэг үг оомж нэг чинь. Яа чиштэй. Нарийн чиний си мандажлах уу? Нэг явуулах уу? Нэгэр нь явуулах уу гэж. Асуултанд хариултаа чи чинь ямар удаа юм бэ тэгээд. Сүлдө жэри битэр хоорондоо ягаа явчихлаа. Хариулах завгүй. Улаан энэ хоёр юм дээр Чи ч одоо ток шоунд орчод ямар болцсон юм бэ? Ток шоунд орчод инээдтэй байхгүй Чи яваа. одоо хариулахгүй ямар болсон юм. За эхнэрээ амснаар ай нэг олон давхар. Маш үн цэнтэй тийм бялуу юм болоо. 20 бялуу гэдэг чинь тэр болгон байгаа гэдэг нэг цав цагаан өнгөтэй. Ер нь хизээ хормоо хий гэж бодчих. Ер нь ярьсан юм байгаа. Тийм үү. Тэрийг болох уу? Тэрээс үлгэх. Шууд үчээд. Үчээд би шал өргөж байгаа 2 ч кинонд тоглож чи чамаагүй. Өс би жэрийг хөрмөнд тас. Ороод үзлээдээ үүднээ зураг авахулсан цаашаа орсон. Тэгээд фантастиктэй ингээд суудсан байсан камера хахад би юм бариад тэгэл би уц байдгүй. Би магаш нь очиж уцаа олж авсан шүү дээ. Ямар Хаана байсан гэж утсан маань Тагтагийн аав дээр. Тагтагийн аав нь Чингис очид бодол бас ээж юм шүү дээ. хэлэг аваач тий. Энэ уцыг та хаанаас олсон бэ гэсэн чинь шуум дээрээс гинэ. Би одоо дуугүй гэж тухайд би жирэг өрмөө гэхэд дуу гаргаагүй дуугүй байсан чинь. Гэхдээ холбогч болоод нэг утсан байна. Яа тайзан дээр гараад яасан. Айлыг хамтдаг тэр ам барихчихсан байна. Яасан. Шок YouTube-с тавьд дуудчихсан юм шиг. Шууд уулзчихсан ямар их сэтгэлээ. Ямар нэстэ бүүмэд. Хормон дээр яавал одоо энэ бодолтой л байхгүй. Хүмүүс ч гэсэн өөрөө уухай болчихжээ тий. Манай хурмаар манай нэг жүжигч аах. За барь шүү өөрийгөө барь шүү гэж байгаа. Өөрийн нилээн барьж байгаа. Хоёрдугаар хэсгийн дунд мунд миний нөгөө яг юм ширээн дээр ахан зүүндөө барьсан шүү. Үс юм байна. Амар хөөрхөн нилээн барьсан байгаа. За одоо окей гэдэгсэн. Гой хоримчин бас нэг амьдрал яг кенди яг ийм чихэрлэг амт байгаа байхгүй юу? Саяхан тусдаа гарсан гэсэн шүү дээ тий. Яг хизээ гарсан юм хөө. Нэгийн араас л гарсан тий. Шууд бэлэн төлөлтөө. Урдхаа бочоо. Танаа хүн чинь нөө төрийн албанд ажилладаг юм биш үү? Ипотек үү?
Таяр ч ер нь нэг газрынх штэ. Нэг нутаг усных байхгүй юу? Дарахных шүү дээ. Үгүй. Тийм үү? Тий, дарахных. Тэгээ дээрээс нь таяр яарамгийнх. Тэгээд чи юм хөвгөлтэй юм биш үү? Дахрын юм хөвгөлтэй шүү дээ. Одоо фантастик одоо ер маань байна. Юб комеди зөри маань байна. Тийм үү? Тийм шүү дээ. NFT авах шүү маань. Тэгээд санагдсан. Сая одоо насан байгаа нэг хоёрыг хийлээ шүү тий. Нийгэм ер нь тэр чигээр ингээд амар инээ дээр ингээд цангацаа. Хичнээн бидэрт ингээд утас байгаад өдөр тутамдаа нэг ингээд ингээд нэг рил гүйлгээд ч юм уу тий юмнууд ороод хөөх ингээд өнгөрдөг. Тэгээд ингээд насан байгаа нэг хоёр яг тэр цэг дээр ингээ айгуу гоё гараад ирсэн юм шиг санагддаг байхгүй. Бид хоёр ч ер нь өөрсдөө яг нийгэм яг тэр нийгэм байсан байгаа байхгүй. Ер нь тэгэл за ер нь чи дээр нэг драмд хүн амтаа ойлож гизүү үгүй наа царай цусээ цаармаар гэх нэг тэгээд зүгээр гоё хөнгөн ингээд дурсамж ингээд мэдрэмж тийм тэ хүмүүсийн дурсамжийг Хоёулаад өөр зам байхгүй. өөр зам алга хоёулаа. Нэг л хаалган горхоо. Юу Комеди инээдэг кино. Царай хамаагүй болохоор. юу ингээд хүүхдүүд аваад тайзан дээр ингээд тоглолт хийгээл плей салтаа. Заралт зүгээр ингээд хийгээл үз одоо ингээд зориул үзье гэл тэгэл Хизээж драмын театрт пара ахын урд Ромео болсон. Ахаа би энэ дээр Доблёртийн найрлагч. Тийм хаалтаа дээрээс бүр ингээ төмөр юугаар ингээ гагнаад Төлхөр ингээ хүн зайлгцсан. кино минодор ингээд ирээсгэлцэн бүр ингээ хатцсан байдаг шүү дээ. Бараг тэр энэ хан ах уу бараг хаалагч биш үү? манай буйнаас ер нь бол ингээд ер нь ингээд сошиал талтай карьер айгүй өндөртэй шүү дээ. Тэгээ би бодож ирсэн яг. За ингээд буйнаа ингээд за ингээд нөө шүлэг мүлэн шал ингээд тань. За ингээд явчих юм бол би юу хийнэ гэж бас бодчихсон хүн. Тийм шүү дээ. Тэнгүүт ерөөсөө л миний юу туслах найруул маш сайн туслах найруулагч болж ижил ер нь ингээд киног ойлгож одоо тэгээ арын алба мал бүх юм ингээд ойлгож ингэж өөрөө кино хийдэг болох юм байна л гэж бодож ирсэн зүгээр. Тэгээд нөгөө хахаач айгүй олон жил бас ингээд фантастик ингээд том продакшны бас ингээд арын албанд ажиллаад тэгээд гэрэлтүүлэгч хийж үзсэн. Гэрэлтүүлэгч Холоо бүүм оператор. Юу явж ирсэн шүү дээ. Тэгээ 2 киноны бүүм оператор гэсэн. 3 киноны бүүм оператор явсан. За ер нь зураачийн багт ажиллаагүй, мейкапын багт ажиллаагүй. За ер нь бол тэгээд одоо ингээд ерөнхий найруулагч бас хийж үзсэн. Тэгэл ингээд ер нь бүгдийг хийж. Тийм болохоор жүжигчдэг айгүй ингэж нөгөө арын албанд байдаг хүмүүс чинь жүжигчдэг амар сайн ингээ анзаардаг шүү дээ тий. За энэ жүжигч ингээд энэ да энэ бүх юм мэдэрдэг байдан бүх цаг үед байдаг. Жүжигчд бол өөрийнхөө нэг сцен дээр иж тоглож явцдаг. Тэнд ямар урамсгалтай яасан юу ч мэдэхгүй тий. Тэгвэл сая ингээд нус байгаа дээр ажиллангууд ахаа ингээд бүр ингээ амар сайн ажиллаж байгаа жүжигчтэй зур ингээл тий ингээд ерөөсө шаардлага тавьж байгаа юм шиг санагдахгүй тий. Тэр найз чинь хүндрэхгүй гэсэн үг шүү дээ. Ерөөсө хүндрэхгүй тий. Ингээл хэлж байгаа замчаа гэдэг айгу найз ингэсэн ч тэгсэн ш гэл ингээ буйнаад хүртэл замчаа хэлэхдээ тэр нь бүр амар гоос. Тэгээ би чамайг бод анхаа ингээ бүх мистер ажиллаж үтсэн болохоор хүмүүс ингээ айгүй гоё ойлгод юм байна. Тэсн одоо нөгөө яг ингээ айгүй сайн гэж байгаа байхгүй. Ахаа наа чи юм байна тийм байна. Их би бас тэгж яахгүй. Тэгээ би ойлгон дээр ингээ яг тэр өнцгөөс нөгөө талынхаа өнцгөөс ингээд харцсан болохоор хүн чинь бас ингээд мөмөр явж байхад ингээд загнуулаад ингээд за энэ дээр ингэдэг юм байна да. Энэ үед айгүй хэцүү байд юм байна да энэ хүн гэдэг. Өөрийгөө ойлгож байгаа юм чи яг ингээд дараа нь тэр юун дээр очиж мочоод тэр салгалуул загнуулаад нөгөө бүүм цэцэрэгцэн ингээд ийм байдаг юм байна да гэл ингээд тэднийг ингээд ойлгочихгод ер нь яг ингээд группээ ингээд бүгдийг ингээд ойлгох юм шиг санагдсан. Ер нь ингээд ойлгол тэр чинь бас маш гоё явж та ажил те. Хүн болгон ингээ урамтай ажиллана гэдэг нь чухал. Тэгээд одоо ингээд тийм болооч тэр нөгөө нэг дээр ажилласан групп хоёр дээр шууд группээр ороод ирж байгаа байхгүй. Тэр гайхаад бүх ингээд групп нь солигдохгүй нэг ч хүүхэд солигдохгүй ингээд ороод ирэнгүүт бүх хүмүүсийг амар сайн ойлгож. Ахын хүч ийм зураг ийм за мейкап ийм гэ ойлгочингууд нөгөө дүүнер нь хүртэл ингээд анхаах гэсэн юм амар. Групп солигдог юм. Солигдог. Цалин солигдсон. Солигдох үедээ анасаа бодсоо бас ингээд эхний ээлжинд битээр айгүй их гуйсан. Ер нь бол маш доошлоо. За битээрийг анх удаа ингээд тэгээд тэр чинь нөгөө нэг анханасаа бас тэрийг яаж авч юм. Тий. За байгаан байгаад байж болохгүй. Их юм бол өстой муухаш өөртөө тэр юунд байгаагүй юм шиг те. Өөртөө бас ингээд ах нар бас ингэжсэн дараа нь ингээл тэр маш гоё сэтгэл үлдээсэн учраас за энэ ах нар шиг ингээд
Хүнийг ингээд дурмыг амлахгүй ингээд ийм өөртөө эхнээсээ бас тийм байр шүү өнөдөр яг л. Гоё шүү, мундаг шүү. Манай. Энэ дээр бол бүр аа. Одоо энэ ингээ бэлэг байсан бол манай өгч. За ингээд нэвтрүүлэг гэж хэлэхгүй шүү дээ. За ток шоу нь энэ заавал ч нэг тэдний ток шоу үүсгэх болно. За ток шоуны хугацаа үнэхээр багуулж үнэхээр цаашаа ярилцмаар бол ярилцахаар байна. Гэхдээ үннээрээ яриад яг дуусаад цаашаа ярилцаад бол ярилцахааргүй л болж байна. Тийм учраас нэвтрүүлэг ток шоуг өндөрлөе дөө. Бүх шоу ток шоунууд тэгээд тий. За ингээ манай ток шоу маань жаргаж гин тий. Ток шоуны цаг хугацаа үнэхээр бага учраас нэвтрүүлгийн найруулагч маань бас тэндээс тохиод байна манайхаа. Тэгээд болох найруулагч. Онон батхаа. за баярлалаа. Тэгээд анхныхаа дугаард урьж оролцуулсанд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Маш гоё. Би ер нь их булган сүлтэй шүү. 8 хийж өссөн болохоор бас. Тийм. Ер нь ингэ булган сүлтэй байгаад байдаг юм. Агаа ч зах дээр өндөг зарна. Би зах дээр нь дугуй зарна. Ваа тийм ээ. Жанчим шүү. Буйнаа нөгөө ингэ болоор ороод ирсэн. буйнаа юм гурил тэрэг түрэг. тэрэг дүрнэ. Гурил. Манайгийнхан зах. Манай ингэ 50 Баатар гэж залуу тэр өгөөмөр дээр бас нэг юм машины юунд дээр. Тэгээ манай ангийн адиа тэрээр нөгөө захаар байна штэ цайзаар. Тэгээ манай ангийнх ингээд захаас бүрдсэн. Одоо Азиг бямба байна штэ. Азиг бямба малгай дээр очингууд байж байгаа. Тийм үү. Хаашаа жоохон эргээд яг бодлон дээр тагтаа байж байгаа. Оо тийм шүү дээ. Тийм би. Аа үеийн чинь ер нь нэг юм амьдрал үзсэн нэг. Танаа үеийнээс тэгж нэг манай энэ даваасхан сайн нэг хуралцсан аахгүй тэгсэн чинь зоригоо тагтаар тэгж ярилцж байна. За жижигээ солонгос хоолны газарт олчлоо. Одоо ингээд давхар юм хийгээд цогтоо ингээд хувцсардаг дэлгүүртээ олчлоо. Хоёул одоо юу их вэ яах вэ гэд зоригоо тагтаад хэлсэн юм. Гэсэн чинь тагтаа ингээд сонсч ирсэн. Нэг сонио хардаг штеп болондоо тий. Ингээд сонсч ирсэн. Чи зайсангийн захир шүү гэсэн. Зөвхөн тэр над ярьж байгаа байхгүй. Тэр нь юу гэсэн үг вэ? Тэгсэн чинь сая хэд хоногийн өмнө тагта ийм пост хийсэн зэ Facebook дээр. Америкаас iPhone 17 Pro Max ороод ирнэ. Зах зээлээс маш их юм гэдэг. Энэ дүүл яг зах дээр гутлыг тасах хэрэгтэй тий. Тэрнтэй шууд холбоотой юм байна тий. Тэгээ манайх ч багасаа бизнес дэлхийд зүгээр өж үзээгүй. Одоо та хоёр тэгвэл одоо удахгүй дэлгүүр хошоо нэг л юм байна. Одоо амьд юу жишээ нь чичээрээ байж тий. Киногоо хувлаад зарах үед. Уйнаач бас тэгж магадгүй гарах шиг. 100 мянган төгрөгийн 60% нь хэд юм бэ өгшөө гэж асуусан юм болно. Тэгж бизнес тэгж магадгүй. За тэгээд хоёр найзаагаа хүндлээд хамгийн анхны дугаарыг маань зочин болж ирсэн найздаа маш их баярлалаа. Баярлалаа. Тэг үнэхээр чихрийн тавгийн ингэж Гоё штэ энэ утга нь өөр байгаа штэ. Хоёр цэцэг. энэ хараад Цэцэг рүүгээ заагаад байгаа Хоол юм. байгаа утга нь өөр. цэцэгний ногоо ургамал шиг харагдж болох энэ цэцэг шүү. Тэгээд энэ цэцгнээс нэг хүрээд. За тэгээ гурлаа камерлаараа дуусгах. Баяртай гэдэг. За. Candy Talk Show маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргээд уулзцгаая. Өдрийн дугаарын цочин анхаа байлаа. Баярлалаа. Амбо продакшн.